Хаачин бол одоо Хөдөлмөрийн Баатар болоогүй байх үеийн төс шүү. Одоо ер нь бол 3 сар болж штэ тий. Тэнцээнд явахаас өмнө бид тийм шүү. 8 сар. 8 сар энэ нэвтрүүлгийг бичиж эхэлсэн тий. За зөв шууд л үзье тий. Тийм шууд л үзье. If you are what you say you are, a superstar, then have no fear. The camera's here and the microphones and they wanna. Եկла Монголын тайквондогоо холбооны үзүүлбэрүүд тайквондо холбооны YouTube оны хэлбэртэй гэж тайквондог чимтүү үздэг Монголынхаа нийт ард түмэнд маш их баярлалаа. Баярлалаа. За Парисын тэнгэрт төрийн далбааг мандуулсандаа маш баяртай байна. За Болор Эрдэнэтэйгээ олимп болохоос 7 хоног өмнө ярилцж байна. Пара олимпийн төрөлттэй тэквондогийн хэд тэмцээн бэ? Энэ 2 дахь олимп. 2021 оны Токиогийн паралимпийн наадамд оролцсон шинэ 5 дугаар хайранд орж исэн. Тэгээ Эркогийн хувьд хэд дэх олимпиад орж ирлээ? Миний хувьд би өмнө нөгөө Риогийн олимпиад манайх Тэмүүжин маань анх энгийнт нэр явж байхад тэгэхэд анхныхаа энгийн дээр Риод явж исэн. Энэ пара дээр бол анхныхаа. За гэрээсээ гараад хэд онж ийн? Гэрээсээ гараад хэд танаас надад санахгүй наа. Унжсэн 2 сар гарan болж байгаа хаа. 2 сар гарan болцсон уу? Олимпиад орно гэсэн одоо амьдралын чинь зорилго тийм мөрөөдөл байсан уу? Бэлгүй яах уу? Хамгийн том зорилго маань л олимп байсан. 18 оноос эхлүүлээд ер нь олимпиад орно гэсэн зорилготой ер нь мөрөөдөлтэй байсан. Цээжин чинь багтаж эхэлсэн байна шүү дээ, тийм үү? 18 оноос эхлээл тэгэл тэмцээн уралдаандаа явал анхныхаа тэмцээнд Азийн аврагаас очиод хүрэл медаль аваад ирээл энэ чинь болох юм биш үү? Би яг энэ спортоор хичээлж болох юм байна. Тэгээд дараачихан тэмцээнээс хэрвээ алт авлаа гэхэд төрийнхөө дуулалыг сонслоо гэхэд те дахин тэр мэдрэмжийг ингээд авмаар санагдал тэр мэдрэмж бол бүр ингээд тулцсан мэдрэмж байсан. Хүн болгон ингээд олимпийн медаль хүсэж штэ. Монголын ард түмэн хүсэж. Тэр дундаа тайквондогийн спортод нэгэн том түүх шинээр бас хооц нээгдэх гээд байгаа учраас бид бүгдээрээ хичээх ёстой. Бүх бололцоогоор л үзэх ёстой. Энэ олимпиар заавал нэг медаль зулгаачих байх л гэж амар хүсэж байгаа. Тий, ер нь Монголын ард түмэн ерөөсөө явж байгаа тамирчин болгоноос л одоо медалийг одоо хүсэж байгаа шүү дээ. Энэ дээр болонгоч яг сэтгэл зүйч нар ерөнхийдөө юу үзүүлдэг юм бэ? Би ерөнхийдөө 2-3 дахь сартаа сэтгэл зүйчтэй хамтран ажиллаж байгаа. Тэгээ өмнөд ерөнхийдөө сэтгэл зүйчтэй гэж ярилцаж доторх өөрийн хүнээ ингээ гаргах ч юм уу те эсвэл нэг ямар нэгэн стрессийг ингээ өөр дөрөө ингээ аваад тусгаад амар их хичээлтэй ер нь Токиогийн олимпиад орж исэн. Одоо болохоор ингээд нэг яг ингээд дотор ингээд бухимдах ч юм уу стресстэх үе ингээд бас нэг хаяа гарна. Тэрийг ингээд сэтгэл зүйчтэйгээ ярьчихна. За тоглолтын тактик арга барилын хувьд бол ярихад бас мөн сэтгэл зүйчтэйгээ ярьчихна. Хэдэн минутанд хэдэн секундэд яаж оноо алдаад байгаа те хожиж явж явах үедээ ямар сэтгэл зүй ямар доктортой байх вэ? Хожиж явж явах үедээ ямар доктортой байх гэдэг зүйлийг маш сайн сурцсан. Тэгээд ерөнхийдөө тэрийг Азийн аврал шалгаруулах тэмцээн дээр бас дуршиж үзээд нэлээд амжилттай болсон байна. Ерөнхийдөө бид нар бол яг энчээ байрлаад бол ерөнхийдөө 6 сараас хойш гараа явж байгаа. Энчээ ирчээд одоо олимпийн гол бэлтгэлд бол энчээс эцсийн бэлтгэлээ базаагаад бэлтгэл ийм базаах бас энэ төв маань бас ерөнхийдөө 7500-аас дээш метр байх хэрэгтэй гэдэг. Бас тийм бас юм байгаад идэг. Тэгэхээр зүгээр нэг хаа дуртай заалан дээр очиод байрлаж бас болохгүй. Хүчил төрөлт сайн авах газар байж гин. Тэгээ өндөрлөг төвшин таарсан. Ийм газар бид нар одоо бэлтгэл сургалт юм базаа явж байна л гэсэн үг л дээ. Чи наашаа жигээд яв. Гарахаар баам. Зөвхөн энийг татаад мэдв. Чи хаахгүйгээр хуугаа бариад өг. За юу. Хурдан чи удаан байна. Олимпийн тамирчин болох одоо яг мэдрэмж ямар байна? Ерөнхийдөө яг эндээ дасан зохицоод одоо өвдлөө гэхэд хурж ирээл
ингээл эмчнэр нь эмчилгээгээ ээждэг. За шүрмэс сатлаа, булчин зангирлаа гэхэд барайч нь барайгаа ээждэг. За тэгээ хоол зүйчнэр нь өдөр болгоных нь хоолыг ингээд зохицуулаад өгчдөг. За тэгээ сэтгэл зүйчнэр нь өөрсдөө ирээд за сэтгэл зүйн байдал нь ямар байна, яахаар байна, юу хийхээр байна те тэгээд ажиллаж байгаа учраас илүү амар тайван, амгалан яг зөвхөн бэлтгэлтэй анхаарал багш нарынхаа одоо юу зааж гин, юу хэлж гин яг тэрэндээ төвлөрөөд яг бэлтгэл сургалтад анхаарал маш сайн байгаа. Одоо яг тэмцээн дээр гарахад ямар хөө байсан? Яг түрүүний ярьсан ингээд бүх юм маань сэтгэл зүйд хэр нөлөөлж чинь ер нь Бүр яг энэ хэвээрээ бүр энээсээж бараг тайван байсан. Эхлээд жочроо хөгжижсэн бохгүй юу? Залуу байх. Тэр мэдрэмжийн дараанаас ер нь бол тэгэл нөгөө л хийх хэрэгтэй юм хийх юм даа л гэл. Эхний Эхний төвлөрөлтөнд дээр жаахан тэгжсэн. Тэгэд ер нь бол тэгэл бас 2 дахь 3 ч дахь нэлээд сэтгэл зүй өсөл өндөрч явчихсан юм дээр яваа тий. тийм байна. Тий. Ер нь бол тийм бэргээ гайгүй л явчихсан юм шүү дээ тий. Тийм байна. Тий. Бүр Ярихын яг харахаар тий. Yes, яач айгаа. Яач хөл нэрээ. Таа. Өнөөдөр Сайн. Гадшаа яваад одоо ингэж багаш байгаа шүү дээ. Маргааш 30-аар 3 байгаа шүү дээ. Хоп шууд Яа хүчлэг яах вэ? Өмнө орж ирсэн олимпиас одоогийн олимпийн одоо дасгал сургуулийн ялгаа нь одоо яг хэр өөрчлөгдөв те? Ер нь 3 жилийнхтэй харьцуулбал эрс өөрчлөгдсөн. Бид нар чи өмнө ингээл бэлтгэл хийчихэл за явъя. Тэ тариагаа илгүүлээ гэж спортын ордонлоо явдаг те. Эсвэл за одоо нэг энэ үйл ингэчээ жоох юу болчлаа гэж барьерэг үүдэг. Чи одоо энэ жилийн олимпиарч одоо ийм биш одоо яг нэг газараа олонгод айгүй амар байгаа. Дарамт тахгүй, стресс тахгүй байна тий. Авахгүй. Яг ерөөсө 2 давхарлууга гараад массажд өөрөө бэлтгэлтэр байнгын байж гин. Эмч байнгын байж. Ямар нэгэн боллоо шагаагаа үүсгэлээ ч юм ямар нэг болоход ирээл дор нь арга хэмжээг нь аваа явчихж байгаа. Цаг тухайн урд нь ингээд ойрхон имчилгээг өгчлөөр амар хурдан бэлгэлдээ орно, нүсгэн сэргээх үйл ажиллагаа ч гэсэн хурдан явж байгаа байхгүй. Энд одоо яг байрлаад хэд онжоо гэлээд аваа. Одоо ч баг 20 хэд онж. Сар болгочихсон. Одоо бас биднес чинь нэг үе бодвол зөврийн эхотой болцсон тий. Одоо шаардлагатай бол ирээд эндний эхот нар чинь эндэн захилгаан имчилгээ явуулчихна, эндэн аппарат физик имчилгээндээ оруулчихна. Витамин гээл бүх витамин бас сайн гэсэн үг бол биш шүү дээ. Тэгэхээр шаардлагатай гэсэн юм тариануудын бол орчноос авчирч байгаа. Тэгээ чинь бас яг тэмцээн уралдаанд төхөөд ирж байгаа тохиолдолд бас олон юм тариа бол хийхгүй. Ер нь бол гэмтэл бэртлэгөө ер нь сайн оролцохын талаас нь 100 ер нь дэмжиж бүх талаас нь аргаахын манаа одоо дэмжих баг ч гэсэн бүх талаасаа ингээд анхааралтай бол бүх талаас нь ингээд сэтгэл зүйч, хоол зүйч гэл бүх ингээд одоо бүх энэ хамт олон уур амьсгал нэг ингээд сэтгэлдээ санаатаагаар ажиллаж байгаа учраас энэ ажил бас ингээд урагштай яваад байгаа байхгүй. Тэгээ мөн хоолны тал дээр байна шүү. Хоолны тал дээр чи бид чи тэгэл нөгөө болсон болоог амар өөх тостой те манай монголчууд айгүй хүн тоол иддэг штэ. Тэгэхэд одоо энэ системсэн ингээд бэлтгэлтэй голсон ингээ хоолоор явхаар нөгөө бэлтгэл хийж байгаа ачаал маань бие хөнгөрөөд байгаа байхгүй. Тамирчдын калкалор те хоол зүг гэдэг нь одоо ер нь тамирчдыг яг яаж нөлөөлдөг юм? Өдөрт хэр их хэмжээний нөгөө илчлэх шаардлагатай вэ те хэр их хэмжээний амин дэм эрдэс байд шаардлагатай вэ хэр их электролит алдсан бэ гэдэг үнэлгээнүүдээ гаргаад ирнэ. За тэгээ яг тэрэн дээрээ суурилсан менюгээ зохиогоод одоо ингээд тоогооч нартай ингээд менюгээ бэлэн болгоод өгнө гэсэн үг те. Тэгэнгүүт тоогооч нар маань өөрсдийнхөө технологиор хоол үйлдвэрлэлийн үйлчлэгээ хийж байгаа байхгүй. Монгол Улсын нэр хүнд те цаашдаас тамирчдынхаа бас эрүүл мэнд за тэр хоолтын бас яг тэр хоол зүүн багтаагаа хамтраад хоол зүүчийн гаргаж өгсөн зэсийн дагуу хамгийн гол нь хоолны одоо тэр хүнсний түүхийн эдийн үндсэн шимт хичээлийг алдагдуулахгүйгээр технологийн зөв хийх нь хамгийн гол одоо чухал байдаг. Хичнээн одоо шимт хичээл тооцоолоо гараад ирсэн хоолыг технологийн буруу хийчих юм бол тэр хүний биед очиж байгаа амин дэм шимт байсан нь очдгоо. Ер нь тамирчид маань бас ядрал цуцалт байхгүй тий маш гоё ирч хүчтэй байгаа маань яг тэр хоолны шимт хичээл алдагдахгүйгээр хүнд хүрч чадаж байгаа гэдгээрээ л давуу байгаа. Шгшөө багийн тамирчдыг харахад ер нь бол хоол бол маш том сэтгэл зүйн бүр бие физиологийн амжилт гаргах үгүүдээр хүртэл яригдах юм шиг санагдсан надад. Яагаад гэвэл хүн өнөөдөр нэг сайхан хоол идэх сэтгэл хангалуун байгуул тэр өдөр ирч хүчээ авдаг. Тэ хоол нь хэрвээ таалагдахгүй бол тэр хүн одоо нөгөө идэж чадахгүй үлсгэлэн байгаа хүн чинь ямар дасгал хийх вэ тэ? Бэлтгэл дундуур завсарлага болгоноор бэлтгэл дундуур хоолны ямар нэгэн эрдэс байсан тижээлүүд орж ирээд байгаа зү тэ. Тийм байна. Тийм бэлтгэлийн өмнө ер нь бэлтгэлээс 30 минутын өмнө ерөнхийдөө
бэлтгэлийн өмнө өлөө дарж явах хэрэгтэй юм байна л Аа та. за. Тэгжиж гимээ энерги зарцуулалт нь сайн байна. Одоо жишээ- Бэлтгэлийн дараа хүн хамгийн ойрхон 30 минутын бэлтгэлийн дараа шууд ингээд биеинд авах хэрэгтэй хүнс тижээлж бас байгаа. Энийний дагуу ерөнхийдөө бэлтгэлийн өмнө ийм хөнгөн 100 маягаар хөлийн дарна гэсэн. Олон улс ч гэсэн одоо Тийм ерөнхийдөө гадаад ерөнхийдөө ийм хоолзон багаас бүрийн судалгааны үндсэн дээр ийм меню гаргаад явчихна гэсэн. Тамирчин ерөнхийдөө хоол тижээлээ сайн авч иж гэмээ бэлтгэл гэдэг юм байхгүй болно гэж үзээд. Энэ жижигхэн зүйл ч гэсэн бас тамирчдад бас нөлөөлдөг байх нь чухал байна гэж хараад. Одоо ингээд та бодоход яг ингээд хоол сэтгэл зүйд чинь хэр нөлөөлж ирсэн байна? Тийм хоол нөгөө нэг бас тавглалт тэгээд нөгөө яг дүүрэн аяглал ингээл нөгөө өөх тостой биш. Яг биднэрт зориулаад ингээд меню гаргаад тэрэнд ингээд зориулаад яг өдөр өдрийнх нь хоол ингээ өөр ингээ хийгээд тавглалт нь хүртэл гоё ингээд янгот бүр тэрнээсээ бүр кайф аваад. Тийм төр засгаас юм чинь зөв бодлого яг л одоо энд одоо яг өнөөдөр шаардлагатай юм юу вэ те? Энийг л ингээд энэ хүмүүс чинь бас ингээд судалгааны үндсэн дээр л гаргаж ирж байгаа шүү дээ. Бид нар өнөөдөр гинт энийг хүсэж байгаа юм биш. Бэлтгэгчийн хувьд бол манай тамирчид бол наа нь бол их сайн нөгөө багш тасгалжуулагч нар сайн хамгаалж ажиллаж шүү дээ тий. Бэлтгэлийн хувьд болохоор бид нар яг нэг системтэй бэлтгэлийг хийж байгаа болохоор нэг тамирчтай хит ядраагаад хит амир шахаад ирэхээр нэг тамирчин маань өөрөө ядралт авч байгаа болохоор бэлтгэлийн авах магадлал өндөр. А системийн бэлтгэл гэдэг маань төлөвлөгөө маань ерөнхийдөө сараар гарчна. Тэгээ улирлаар гарна. Тэнгүүт нөгөө тамирчид маань бэлтгэлдээ ирэхдээ өнөөдөр би юу хийх вэ гэдгээ мэдэж ирдэг болохоор өнөөдөр ачаал ихтэй байна гэж тооцох юм бол өмнөх өдөр сайн унтч хамраад ачаал багтаа гэх юм бол за ачаалтаа тааруулаад өнөөдөр ийм хийх нь гэдэг нь тодорхой болохоор тамирч маань өөрөө тэрэндээ тааруулаад сэтгэл зүйтэй ирж байгаа болохоор бэлтгэлийн талах нь ерөнхийдөө харьцан бага. Тэрнээс бид нар ямар нэгэн системгүй явуулсан бол өнөөдөр багш ирэнгүүтээ ямар бэлтгэл хийх бол одоо өнөөдөр хэд хүртэл хийх бол амар шахах болов яах бол гэж жоохон шахаалгдэнгүүт одоо нэг 2 цаг баг амар шахуулахантай гэл ингээд сэтгэлээр ундаг ч юм уу тий. Тэгээ ингээд би энэ ингээд хөдөлгөө байгаа тэглэнгүүт мөн тамирчид маань тэр бодлоос хамаарад бэлтгэлийн талах нь гэсэн. Тэгэхээр ингээд систем маань өөрөө бүх юм тодорхой байгаа учраас тамирчид маань өнөөдөр би ийм системтэй ийм бэлтгэл хийн эндээ тараасаа тэтгэлдүүгээ бэлдээд бэлтгэлдээ орчин. Тэгэл тамирчид ямар нэгэн бэлтгэлийн тал байхгүй одоо ингээд 2-3 жил явчихлаа да. Тэр нь өстой зөв юм шүү дээ тий. Зөв. За чи холдоол ах юм бол чи монжигдох магадлал өндөртэй л болно гэсэн. Чиний хөшгөл чи хотлоо болоод тэр хол байгаа юм онохгүйгээс чааш мэдөө хайлуулах шахаад яваад мэдөө тэгж бодоод үзээрэй за. Яг дасгалжуулагч хүн бол одоо яг энэ нөгөө тамирчид дээрээс нь бэлтгэж хангагч хэлээрээс одоо бүх л зүйл дээр яг ингээл анхаарал юмнуудаа алдахгүйгээр орон гэртээ шарахгүйгээр л одоо ажиллаж байна. Ер нь бол хүн унаад ирэхээр бид нар бусдаас л буруу хайгаад байна шүү дээ одоо. Тэрнээс болчлаа ийм юмнаас болчлаа гэдэг. Миний зүгээр харж байгаа юм бол нэг дасгалыг бид нар өөрсдөөс амыг дөрж харах хэрэгтэй. Бид нар юун дээр алдчихв. Гэхдээ юу сайжруулбал болох юм гэж л харах. Мэдээж хүний амьдрал одоо энэ шгшээ баг дээр байх цаг хугацаа бол бүгдөө нь хязгаартай тамирчинч тэр багшч тэр. Гэтэ байгаа үедээ бид нар ингээд хамгийн сайн үйлбэрээр л үзэх ёстой болов гэж ажилтсан шүү дээ. Тэгж үгдээд ингээд ажиллахад ерөнхийдөө бол гэр орондоо байхгүй хугацаа зөндөө байна. Жилийн 365 хоногийн 280, оргил үеийн 280 240 50 хоног гэртээ байхгүй ингээ явхаар нэлээ ар гэр бол хаягдана. Тэглээгээд эдний чинь улсын төлөө хариуцлагатай ажил. Дайны цагт бид нар цэргүүд дайнд явуулдагтай адилхан эгийн цагт одоо бид нар тамирчдыг дайтаал гээл нэг улсын дээр гараал гэж явуулж ийн л гэж ойлгоод байгаа шүү дээ. Бэлтгэлийн систем маань одоо манай 2 жилийн өмнөөс эхэлж дэлхийн жишгтэй адилхан эрдэмшлэгийн алба гэдэг спортын ангаах ухаан эрдэмшлэгийн алба хоёр ингээ хослон нийлж эрдэмтэн бэлтгэл одоо шал өөр төлөвлөгөөгөр бэлтгэл сургалтаа хийгээд одоо 2 жилийн нүрийг үүссэн. Биднэрт бол одоо энэ бэлтгэлийн систем бол маш тохирж байгаа гэж үзээд байгаа. Тэгээд альва юм чинь шинжилгаангүйгээр явахгүй болчиход байна шүү дээ. Дэлхийд дахин бол тэр чигээрээ спортын шинжилгаан өөр өндөр түвшинд хийчихсэн. Харамсалтай манайх нэр төдий байсан. Одоо л яг тийм бодит амьдрал дээр бид суулгах гад өөрийн гэсэн тийм арга барилтай судалгаа датагаа цуглуулад ингэ явж байгаа. Энэний нэг хэсэг нь бол бидний Монголын пара таеквондогийн холбооныхонтой 23 оны 4 сараас эхлээд ажилласан. Тэгээ энэ ажлын маань үр дүн бол нэлээд сайн байгаа. Одоо бид нар харилцсан биентэйгээ зөвлөлдөж алдаа оноогоо ярилцсны үндсэн дээр одоо яг бидний нөгөө хүсээд байдаг шинжилгээний үндэслэлтэй бэлтгэл сургалт маань явагдаад одоо үр дүнгээ үзэх гээд дүгнүүлэх гээд ингээд байж байна та.
Ер нь бол одоо ингээ харахад одоо би одоо 13 оноос шгшээ баг дээр явж чинь тэгээд тэмцээн урд өнгөрсөн жил баруун тэмцээнд явлаа. Бараг ирээл 7 сартаа 2 3 тэмцээн олон улс Мексик явж ирээл хятад яваал ингээл цагийн зөрүү нийт бол амар ачаалттай байна. Тэгээд бид нар ингэж байгаа зүгээр багш нарын хувьд зүгээр заримдаа ингээл тамирчтай дагуулаад ард нь дагуул явж байгаа. Тэгэхээр тамирчид бол өшөө илүү энерги зарцуулж байгаа шүү дээ. Тэр хэмжээгээр жингээ хасж гин, ядралт өгч гин. Тэр болгонд өндөр темптэй явна гэхээр яалчгүй манай эрдэм шилжгээний төвийн зөв бэлтгэлийн төлөвлөлт байж гэмээр л энэ явж гин л. Зөвхөн хараар нүдэд авах юм бол энэ бол ерөнхийдөө юм бол боломжгүй зүйл байгаад. Өнгөрсөн жилийн амжилтыг харахад бид нар 10 тэмцээнд ороход 10-нд нь манай 2 тамирч хоёулаа финал руу шалгарна гэдэг нь өөрөө бид нар системийн зөв голролд арай явж гинэ л гэж би бол харж байгаа. Окей, степ хийгээ. Зайгаа мэдрээ. Орно. Гарчин салаад байна. Би салаад сүрэн. Энэ их юм болсон төлөө бидэд 3 жил одоо тасралтгүй бэлтгэл сургалтаа хийгээд одоо явсан. Тэгээ энэ үндсэн дээр бол бас энэ системээр ингэж бэлтгэлийг явснаар манай одоо сүрэн жав бид хоёр бол ранк ихний 3 4-өөр чигсэж одоо олимпиад орох хэрхэн баталгаажуулчаад одоо ингэж байж байгаа. 23 оны одоо 4 сараас эхлээ манай эрдэм шинжилгээ сургууль судалгааны албатай одоо тусгай нөхцөл бэлтгэл сургалтыг хийж эхэлсэн. Энэ болохоор одоо тэквондогийн спортын техникт нь тохирсон хүчний дасгалууд, гэмтэл бэрхшээл одоо үе холбоосыг сайжруулах эрдэнэтэй дасгалууд, тэгээд нүхэн сэргэлт болон амралтыг нь тохируулсан тийм нарийн төлөвлөгөө, өдөр тутмын төлөвлөгөөнүүдийг бид нар гаргасан. Тэрнийхэн дагуу яваад 23 онд бол 10 тэмцээнд ороод 10 тэмцээнээс 10 медаль авсан байна. За тэгээ 24 онд болохоор 3 тэмцээнд ороод 3 бас медаль авсан. Эрдэм шинжилгээний төвийн дарга Батцангэл багштай хамтраад ерөнхийдөө шинэ системээр явж үзьгээд эхний дэлхийн аваргаар явж үзэхэд бол яг манайхаас 5 тамирч яваад нэг алтны хөл авсан. Тэрэн дээр болохоор ерөнхийдөө энэ систем маань Эрдэнэ хот битээр ерөнхийдөө ярилцаад энэ систем маань ерөнхийдөө болж байна. Тамирчид маань ерөнхийдөө ядралт бага байна. Сэргэлт хурдан авч байна. Тэгэхээр ерөнхийдөө цаашдаа эрдэм шинжилгээнийхээ төвтэй ерөнхийдөө хамтраад энэ системийг арай боловсронгуй болгоод сайн ярилцаад хөгжүүлээд явъя гэсэн үтнэс 22, 23, 24 онуудын тэмцээнд бол манайхан ерөнхийдөө өндөр амжилт үзүүлээд ранкаараа тамирчид маань ерөнхийдөө ирэх авсан. Тэгээ энэ их дэмжлэг баглаараа дасгалжуулагч өнөө гэсэн тамирчидтайгаа зөвхөн яг ажиллах ч гэсэн бас дагаад сэтгэл зүйн хувьд бол их дарамт бас баг болж ирж байна уу? Тэгээ ер нь бол үе үеийн багш нарын ганц ярьдаг байсан юм дасгалжуулагч хүн бол бүгдийг хийдэг байсан. Нэг хүн бүгдийг хийнэ гэдэг бол ерөнхийдөө бол үнэхээр ачаалттай. Өндөр мэдээж алдаа гарна. Тэр алдааг л аль болох багасгах үүднээс энэ дэмжих байж гэнэ гэж харж байгаа шүү дээ. Багш нарын хувьд бол тактик, өшөө өрсөлдөгчөө судалгаа хийх энэ тал дээр өшөө сайн ажиллаад тамирчныхаа ур чадвар дээр илүү ажиллах цаг цаавын илүү гаргаж өгч байгаа юм болов уу гэж харж байгаа юм л да. Өглөө ингээд унтаад босоод ирэхийн хүртэл аждаг гэж ярьжсэн шүү дээ. За ер нь бол мэрэгжлийн шгшээгийн тамирчдыг одоо эрт дээр үеэс тамирчин дасгалжуулагч эвж гэсэн ингээд 3 бүлгүүнтэй ажиллаж явдаг. Тэрийг хэдэн цагт унтж байгаа, нойр нь орон таарж гин үү? Сайхан өрөө нь 5 тухтай байна уу? Амраад босоод ирээгүй хүн чинь ингээд нүдэн гаргалал, нойрон өлөөл, нойр нуудаагаа үедээ булчин амарч чадахгүй. Тийм үед одоо яаж хурдан сэргээх вэ? За өнөөдрийн бэлтгэлийн ачаал нэх байна уу, бага байна уу? 7 хоногтой хуваарлагдах нь 1-р 2-р хөнгөн байжгаад 3-р 4-р 5-р өндөр болдог ч юм уу. Ийм процессын талд нь хурдан сэргээж амрааж тэр хүнийг аль болохоор 5 тухтай булчин хурдан ажиллах чадварыг дээшлүүлж ажиллахад тийм төхөн болгож өгч байгаа. За одоо ингээд би өөрөө бас барай цаслаг гэдэг яг биеинд нь хүрж байгаа. Энэ бол яг энерги гэхгүй. Зүгээр базаад ингээд яваад өгвөл хинч базна. Миний амраасны дараа тэр хүн ачаал өгөхөд амар болдог. Яг тэгж юм те. 2 цагийн ачаал өгөхөөсөн бол 2 цагийн ачаал өгөх хүчин чадалтай болчихдог. За тэр хүн 2 цагийн ачаал өгөөд дуусны дараа сэтгэл зүйсийг уулзаад за би чи амар байна. Барай цэцэл тохирсон уу? Тохирсон. Ийм талаас явдаг учраас барай цэцэл гэдэг чинь зүгээр барихын нэр биш байхгүй юу? Тэгээд сэтгэл судлаач юу хийдгийм бэ яг гэж асуудаг байхгүй юу? Нэг лам шиг зөвлөдөг юм уу гэдэг тий. Өгүүлдэ бид нар гэрийн даалгавар тасгал өгдөг. Жишээ нь би чадна гэдэг текстийг өдөрт 500 удаа өртөж. Фүү яа 500 удаа эмэгтэй хөлт 500 удаа гэж
эмэгтэй хүн өдөрт 2500 хэлдэг шүү дээ. Фүү! А хилүүлдэг юм уу те? Албаар хилүүлдэг. За. Одоо манай тамирчид бүх хийгдэ хэлсэн үү? Хэлдэг. За. Шинэ өсвөрийн тамирчид байна. Өөртөө итгэх сул байгаа тамирчид энэ дасгалыг ашиглаж байна л та. Өөртөө итгэх сул байвал жишээ нь би чадна гэдэг энэ текстийг өдөрт 500 удаа өөртөө хэлдэг. Хиндэ утгагүй санаад. Сүүлдээ учир нь бол за сэтгэл хөдлөө хэн чадахгүй байгаа тамирчин байвал өөрийн мэдэрсэн сэтгэл хөдлөлөө дэвтэр дээр бичих, зурх гэрийн даалгавар. Дасгал ажиллаж шүү дээ. Айцтай байгаа тамирчин тактик боловсруулах арга зааж өгнө. Анхаарал төвлөр салаад байна шүү дээ. Одоо ингэж юм л да. Энэ одоо цаг. Энэ ялах ба ялагдах. Дийлэх тамирчин энд анхаарал хандуулдаг. Гэж бол ялагдчихвал яана. Мөн үү? Энд юу байгаа вэ? Энэ гүйцэтгэл. Энэ барилдаа. Энэ тулаан. Энэ 1 оноо. 2 оноо ахгүй. Дөнгөд би ялагдчихвал яана гэж айгаад байгаа хүүхдээ жишээ нь энэ дээр төвлөрөх дасгал ажиллаж байна. Хэрвээ ялагдчихвал яана гэж. Ахаа. Яг тамирчин болгонд яг байдаг байна уу? Тийм. Гэтэ багш надад амар их хэлдэг байсан. Сүрэн одоо чи яг одоо цагтаа л бэлтгэлээ хий. Тэр дээдлийн мөнгө хүрэл гэсэн медалийг чи нэг гэтээ зорилгочин бол тэр дээр байгаа. Авна гэсэн зорилго байгаа. Гэтэ яг одооний чиний яг хийх юм чи яг өнөөдрийн бэлтгэл, өнөөдрийн одоо энэ эргэлттэй шөглөлт юм уу? Яг өнөөдрийн 1 2 3 цагийн бэлтгэлийг л чи чанартай сайн хий. Тэгээд чи ялагдаж болно, яалж болно. Тэгээд хэрвээ эхлээд ялагчаад дараагийн тэмцээн дээр ялахын тулд нөгөө бас л яг энэ сэтгэл зүгээрээ биш би яг инхээр ялд юм байна. Ийм байхаар ялд юм байна. Инхээр ялагдсан байна гэдгийг сайн өөртөө ингээд ярьж багш надтай маш сайн ярилцдаг. Яг энэ олиг дэмжих багчны жилийн өмнө авч байгаа байхгүй юу? Жилийн өмнө аваад тэгэл энэ хүмүүс ирээл ажиллаад ингээд хиндэ болж байгаа тийм ингээд нэг хөндөй байгаад байгаа. Яваад ингээд одоо ингээд тэгэхээр сүүлдээ ингээд бид нар ч гэсэн харахгүй байгаа өнцгөө ярина. Энэ сэтгэлж бид нар хамт гадшиг бүр олимпийн дэвтэр дурлал авч явж байгаа шүү дээ. Яагаад? Манай холбоон саалгаар авч явж байгаа. Яагаад тэгэхээр энэ хүнийг айгүй хүмүүс за яг энэ дээр л ажиллаж байгаа болох байлгүй харж байгаа. Надын хувьд багшийн хувьд харахад бол энийг бол айгүй хурдан энэ хүнийг яг ингээд өөрийн нэг багийн гişүн хурдан болгомоор санагдав. Тэрийг мэдрүүлнэ биш. Тэмцээний хажууд чи яасан. Тэг мэдэрсэн хүн чи яг ирээд энэ чи энэ дээрээс бол тийм энэ юм байна. Энэ үед нь би ямар зөвлөгөө өгд юм бэ? Яг хажуунаас нь хараад мэдээ. Багш тэнцээ байгаа чи яа үзчих суугаад л энэ сэтгэл зүйч чи. Ийм л манай хүүхдүүдэд хэрэгтэй байдаг гэдэг мэдрээсэй гэдэг үү. Тэгээ манай энэ зингэлж байгаа сайн. Одоо өшөө цаашаа ингээд магадгүй одоо энэ цикл ингэж тий дараагийн цикл байх гэдэг юм байна. Ам мундаг болох байх би хардсан шүү дээ. Ийм гэрийн даалгавар дасгал ажиллуулж үйл ажиллагаа явуулдаг. Гол нь бид нөгөө нэг тамирчдын өрсөлдөгчийг судалж байна. Тамирчид маань ерөнхийдөө дэлхийн ранкийн 4 2 9-ээр явж байгаа болохоор ямар тамирчинтай таарах вэ гэдэг нь ерөнхийдөө тухайн нэг бүртгэлээс хамаараад бүртгэл чинь сарын өмнө харагдаж байгаа тэмцээний хараад энэ тамирчинтай энэ зоонд орох юм байна ингэж тоглох юм байна гэдэг нь ерөнхийдөө сарын өмнө мэдэгдчихнэ гэсэн үг. Тэрэнд нь тааруулаад бид нар тамирчидтай ямар техникээр яаж энэ тамирчинд хожих уу? Яаж оноо алдахгүй байх вэ? Яаж оноо авах вэ гэдэгт нь ярилцаад тэгээ ерөнхийдөө бэлтгэл сургалтыг бол тэр рүү чиглүүлж явж байгаа. Тэмцээнээс тэмцээний хооронд бас хөшгөлтүүдээ ерөнхийдөө сайжруулах, эргэлттэй хөшгөлтөөрөө оноо авах гэх ерөнхийдөө өндөр 4 оноо, 3 оноог эргэлттэй хөшгөлтүүдийнхээ оноог ерөнхийдөө сайжруулаад энэ системийн бэлтгэлээс гадна техник дээр бид нар бас нэлээд ажилласан байна. Дэлхийн дэвжээн дээр тэгээд дэлхийн тамирчид яг ингээл бас дэлхийн одоо нэг стандарт системд орсон тамирчидтай нөгөө бидэд стандарт бус хүн ороход тэр чинь өөрөө тэгж бодогдоход сэтгэл зүйн хувьд асар том дарлаж байна. Одоо бол тэр би бол дэлхийн стандарт одоо улсын дасгалжуулалт хийгдсэн учраас энтэй илүү техник гаргах сэтгэлгээгээр л одоо тулалдах тэр юу руу орж ирж шүү дээ. Ерөнхийдөө ямар ч дутагдах юм байхгүй шүү дээ. Бид нар ч тэгэл очиод яг төлөвлөсөн төлөвлөгөөгөөрөө үтчихээл эрэндэл гэж. Одоо манай нэг тэквондогийн одоо 2 ирэх авсан тамирчин маань анх нөгөө сэтгэл зүйн зөвлөгөө өгч ирснээс одоо явахын 10 хоногийн өмнөх
сэтгэл зүйн дархлаа хэр суусан бэ? Ер нь та 0-оос 100% гэж үнэлэхэд. Угаасаа эрх авцсан өндөр зэрэглэлийн тамирчин байсан учраас энэ хоёр тамирчин сэтгэл зүйн хувьд бол 70% байсан шүү дээ. Сорилооч гэж байна. Өндөр байсан. Өндөр байсан байна. Би энэ дээр илүү сайжруулах зүйл хийсэн. Засварлаагүй. Тэгээ би сэтгэл зүйн байдлыг нь магадгүй 70 байсныг нь 80 руу эсвэл 90 рүү төгсөн байх гэж би бодож байгаа. Энийг юу гэсэн үг юм бэ гэнгүүт хөөрөлтөй олимп болох чинь гэдэг хөөрж исэн тамирчин татаж авчираад доктор дээр нь барьсан. Олимп болох чинь хямарч исэн хүнийг өргөж авчираад докторын төвшөнд нь авчирсан. Эсвэл юм үлдээсэн. Парагийн төрлөд энэ манай энэ цахим систем нь болохоор энэ электрон юм хамгаалтай байгаа шүү дээ. Энэ нь бол ерөнхийдөө шүүгчийн оноолтоор оноо гарахаас илүү энэ хөлөнд байгаа мэдрэгч энэ хоёр контакт үүсчиж гимээ энэ хоёр автоматар оноо гарч ийн гэсэн. Заримдаа ингээд оноч байгаа гэсэн ингээд оноо. Тэр одоо 4 болчих тий 6. Ингээд жигээд одоо би чинь өшгөлж үзүүлэг оноо авахлаа. Наа чи бас тодорхой хэмжээний омс хамгаалт өмсчиж гимээ. Харин л та хоос өшгөлөөр гарахгүй гэсэн. Тийм энэ хоёр хоорондоо контакт үүсчихээд оноо гарна гэсэн. Ер нь бол парагийн төрөл бас энгийнээсээ ялгаатай чанар нь юу гэхээр хөгжлийн бэрхшээлтэй, гарны бэрхшээлтэй хүүхдүүд маань ерөнхийдөө бол хөлөөрөө тулдах ийм төрлөөр ерөнхийдөө хичээлээд явж гин гэж ойлгож байгаа. Тэгээд ер нь хүүхдүүд маань ерөнхийдөө бол төрөлхийн байна, олтмол байна. Ерөнхийдөө Монгол улсын хэмжээнд 100 гаруй мянган бас хөгжлийн бэрхшээлтэй иргэд бас байдаг гэсэн тоо статистик байна. Энэ дундаас гарны бэрхшээлтэй хүүхдүүд бас нэлээд олон тоогоор байгаад байгаа. Гэтэ хараахан бас таеквондогийн спортыг олимпийн хөтөлбөрт орцсон энэ спортоор зориглоо хичээлж байгаа тамирчдаас хангалттай хэмжээнд их биш байгаад. Одоо манай клубүүд, манай холбооны зүгээс бодлогоор ерөнхийдөө өсвөрийн тамирчид ирээдүйн парагийн одоо шгшөөгийн тамирчдад бүрдүүлэхийн тулд одоо хөгжлийн бэрхшээлтэй, гарны бэрхшээлтэй ялангуяа тамирчин өсвөр залуучууд хүүхдүүдийг бүгдийг нь бол ерөнхийдөө Монголын улсын хэмжээнд байгаа 80 гаруй таеквондо клуб бол үн төлбөргүйгээр хичээлэх ийм суурь нь бол тавигдсан явж байгаа. Сүүлийн 2 жил гарны хугацаанд яг ингэж явж байгаа. Тэгээ зах зээлээс орон нутаг болон дотоодын Улаанбаатар хотын клубүүдийн хүүхдүүд бол нэлээд бас хамрагдаад явж байна. Одоо бид нар сайн ингээд олимпиад ингээд яваад ирслээ. Олимп үзээд би чи юу гэлээ. Энгийн хүүхдүүд нь тийм хүмүүс ингээд хичээл би юу өөрийгөө дайчлахгүй юм ч юм уу те. Гэртээ нуугдмал байгаа. Энэ ялангуяа хөгжлийн бэрхшээл ийм хүүхдүүд гэртээ юм ингээд нуугдмал эцэг их нь энэ гэр бороотой ч юм шиг нөгөөдөө бөөцөлөд ингээд байлгаж байгаа. Тэгэхээр за боли бүр амар тамирч бай боли гэхэд яваад ирэхэд би тусдаа нөгөө өөр биш үү гэдэг адил төвшнийг гэдгийг л хэлж өөрөө мэдрүүлэх спортоор дамжуулаад хувийн хөгжил тий. Айгуу. Яг энэ одоо холбооны дүүнэрийн төрчнтэйгээ эргээд уулзахад яг ямар мэдрэмж төрдөг юм бэ? Яг нөгөө энд яг ингээл гарч байгаа хиттэйгээ бүр яг ингээл зааланда очиод уулзаж ёо би ингээд чадчихлаа штэ гэл тэгэл манай эд ч гэсэн ёо янаа гэл ингээл бүгд яг агаа анаа гэл гүгээд ирэхэд бүр амар гоёсэн. Хамт ээжсэн хүмүүс нь ингээд ийм болоо дэлхийн юм болоо. Хол биш юм биш гэдэг нь бид нар багцны зүгээс харахад тэгж л харж байгаа. Би 2005 онд 10 настай байхдаа би орноос очиж энэ 100 гараа гэмтэж яасан байхгүй. Тэгээд тухайн үедээ л ер нь л хүн гар хугараал идгээл тэгэл нэг бороолал тэг болчихдээ штэ. Тэр үед л яг миний хөдөө байсан болохоор ерөөсөө судсан чанга ингээ барьж байгаа тэг хөлцөн тэг хаалгаанд ороод ирэхэд энэ миний гараж ирэхэд тайрна гэжсэн штэ. Тий. Тэгэд ерөөд манай ээж манаас наан цагуур гүйж явж яагаад бас гартаа үлдээд. Тэгээ би боддог аахгүй. Одоо би тамирчин байгаагүй л яаж ч амьдарч хаагур юу ч хийж явж байгаа юм лээ те. Бурхан цаанаасаа ингээд миний хувь тавилан ингэж зурсан байлгүй. Би ерөөсөө энэ байгаа байдлаас эмзэгэлдэггүй. Яг тэгвэл би энэ сайхан олон амжилтын эзэн болоод ингээд энэ сайхан таеквондод ингээд талархаад энэ таеквондогоор ингээд амьдраа хоолоолоод явж байгаа. Тэгээд бурхан намайг зөв зам руу ингээд чиглүүлж өгсөн гэдэгт би үргэлж итгэдэг. Тийм болохоор тэгж бодох тусам би бэлтгэлээ маш сайн ярьчимтэй. Улам сайн амжилт гаргахыг л маш хүсэж мөрөөддөг. Минийх төрөлхийн үү? Тий. Яг уу бэрхшээл гэхээсээ илүү нөгөө энгийн хүмүүсээс илүү сэтгэж ажилдаг гэхүү бид нар ч гэж би жишээлбэл ингээд үдээс үтгэхэд яаж амархнаар хурдан үтэх үү тий? Энийг яаж тайлхдахгүйгээр чанга үтэх үү?
Энгийн хүмүүс бол зүгээр л үдээс ингээл үдэл ингээл байдаг л югаараа байдаг л энгийн зүйл шүү дээ. Одоо энэ үдээс тийм байна. Тэгэхэд бид нар ингээд энэ үдээс бэлтгэлийн дундуур байс игээд ингээд тайлагддаг байвал хэцүү шүү дээ тий. Зүгээр энгийн хүмүүс бол цэглгааны хад хүртэл ингээд аль эвтэхнэр нь яаж энийг оруулаад ингээд татхууч гэх юм уу тий. Арай илүү сэтгэж байдаг бах гэж би боддог. Тийм байна. Наа чи бас яг илүү сэтгэдэг хүний л үг байна. Бид нар ч болонгоо зүгээр рефлексээр бүх юм хийж чадна шүү дээ тий. Олимпиад орно гэдэг бол өөрөө маш том бас шалгуур байгаа. Тэрийг ингээд даваад ороод ингээд эрхээ авцсан тамирчин. Спортоор хичээлэх тэр дэндээ тэквондогоор хичээлэхийн бас илүү хүнд хатуужлаа гэдэг ч юм уу залуучуудад хүүхдүүдэд энэ спортыг сонирхож байгаа хүүхдүүдэд хандаж хийлүүл зөвлөвөл. Би 2008 оноос одоо яг 17 жилдээ тэквондогийн спортоор би хичээллээд явж байна. Энэ хугацаанд бол маш олон шантрах үе те маш олон баярлах, гуниглах одоо бүх зүйлийг үзэж штэ 17 жилийн хугацаанд юу эсэг үтсүү. Тэгэхээр хүн ер нь тууштай. Маш их төсвөр төвчээр нэг л тоолж тамирчин болно. Тамирчин болсныхаа дараа нь зорилго гэдэг зүйл бол маш том. Тэр зорилгоо биелүүлэхийн төлөө тууштай л зүтгэхийг хэлнэ. Сая болор эрдэнэ маань тэгэл яг тууштай тасралтгүй юмдээ хичээлснийхээ үр дүнд өнөөдөр олимпийн мөнгөн медаль аваад ирсэн. Бист одоо ялангуяа яг нэг пара тамирчдын хувьд гарны бэрхшээл хөгжид дунд бол яг энэ багийн тийм том лидер байгаа даа. Дэлхийд 5 төрүүлсэн. Дэлхийн 6 медаль байна. 5 алт, 1 хүрэл. Азийн 5 алт гэд ингээд ботхоор чинь ч өөрөө дэлхийд бол очихд бол энэ бүр амар тийм од тамирчин байгаа байхгүй юу? Тэгвэл Монголд ирэхээр яг нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ жоохон дарагдчихэв. Саяны хүртэл бас ойлгодгүй байлаа шүү дээ. Сая олимпиар бол амар ойлгуулж өгч байгаа. Болор эрдэнэ гарааттай ингээд тасгал хийж явах тэр мэдрэмжүүд ерөөхдөө ямар гэдэг тойроод. Бог яах хэрвээ энд пара тэквондо гэсэн энэ төрөл байгаагүй байсан бол миний одоогийн амжилт ч гэсэн байхгүйсэн баг. Тэгээд яг болор эрдэнэ ахыг ингээл харахаар бүр ингээл цаанаасаа юм ингээл бүр ингээд бэлтгэл хиймээр санагдтал тэгж хийдэг бүр яг ингээд тесрэлттэй хийж байгаа тэр юмнууд нь бүр үнэхээр бүр яг ингээд хүний бүр ингээд аазгаг тий хүрэгтэл хийдэг. Тэгээд айгүйх зөвлөдөг ингээл за ахын дүү эн чи ингээд болохгүй байна. Энийг ингээд хийчих. Ингэж. За энэ техникийг ингээд сайн хийвэл чи яг энэ дээр ингээд гоё болно. Тэгээд тэмцээн болгоныхоо бичлэгийг би ингээд үзүүлдэг хөхгүй боогийнх. За агаа энэ яаж энэ дээр ямар алдаа гарсан бэ? Та нэг үзээд өгөөч гэдгийгэнгүүт боогийн ахын тэр тактик тамирчдын судалгаа энэ төр бол бүр хамгийн баг номер 1 нь тий. Сүрэнгийн бичлэг тэр сүрэнгээс босод заяа одоо нэг эрэгтэй 5 эмэгтэй 5 жин байгаа хгүй олимпийн. Энэ жингүүдийн бүх хүмүүсийн тоглолтыг үзээд тэр тэгдэм байл энэ ингэдэм билээ. Энэ өөрөө энэ юмдөө сэтгэл зүрхээ яаж их зориулж байна. Магадгүй энэ хүн ингээд ийшээ бид нар заримдаа тэмцээн уртанд яваад мэдээж заримдаа нэг өдөр болоод заримдаа нэг дэлгүүр орё гэхэд боогийн. Багшаа бичлэг явахгүй юм тийм онцлогтой хөх амар тийм. Тэр нь өөрөө энэ баг хамт олонны уур амьсгалыг бодно шүү дээ. Энэ дэлхийн ийм мундаг ах нь өдс ийм юм яриад хаад бид нар ингээ аялаа явчихав. Зүггүй юу. Хүн өөрөөсөө бас бодохгүй. Тэр үл энэ чинь өөр энэ баг хамт олонны уур амьсгалыг ингээ айгүй тийм зөв тал руу ингээ аваа явдаг. Болов тийм онцлог бол тийм. Угаасаа багаасаа нөгөө жоохон өвөө эмээ аав ээж маань чи бүгдийг хийж чадах ёстой гэ бүгдийг ингээ бие даалга хийлгээс сургацсан. Энийг хийж чадчихад чи яагаад хийж чадахгүй байгаа. Энийг яг адилхан хийгээд үзгээл ингээл яг зэрэгцүүлээл хийдэг. Би энийг л чадах ёстой гэсэн зорилгоор л ингээл чиний өнчин тэрхэнтэй амар үлдсэн биш наа чи. Тий. Ер нь багаасаа нөгөө 10 жилдээ ч гэсэн дээс өсөрж яах чи би яагаад дээс өсөрж чадахгүй байгаа ингээл тэгэл оролцоороо гал өсөрж сурдаг ч юм уу те. Жохон шартай. Шартай. Шарч угаасаа хамгийн чухал хэрэгтэй зүйл л те спорт тамирчин. Тэгтээ бол яг гарах үедээ гаргана. Тэр чинь өөр зөв байдлаар гаргана шүү дээ тий. Тэгэл өөрийгөө сорж гаргадаг шарыг бол те ажигдлаа гэж юм авиж дээсээ байхгүй те. Дэвжин дээр гараад яг тултахад шартай, зөрөгтэй, хүчтэй тий.
тэрийг яг спорт өөрөө ингээд бий болгоод өчтдөг юм шиг надад санагдав. Гэхдээ Олимпиад ингээл алт аваад мөнгө аваад ер нь бол энэ дээр гараад яг шагнагдах мөвчүүд бол ингээд тэрний ард нь гарах үнэлэмж бол өөр. Одоо ингээд атгаад алдаад ч юм уу те бас тэгээд үлдэж байгаа залуучууд зөндөө тэрний араас шандарч байгаа шантраад тэр чигтээ хайдаг ч юм уу. Тэгээ энэ бүх зүйлийн наан болонгот маш их одоо хөлс хөч цаг хугацаа одоо маш их л мөнгө санхүү ордог баг. Тэрийг ерөнхийдөө болгоход яаж ер нь болгодог юм? Би чи 2008 оноос 2017 он хүртэл ерөнхийдөө өөрийнхөө зардлаар аав ээжийнхээ өөрийнхөө юу ах вэ? Тэгэл аав ээжийнхээ зардлаар цалингийн зээл авуулаад тэгэл хашаа шинга процент тавиал ингэж тэмцээнд явж исэн байхгүй. Тэгээ 2017 оноос үндэсний шгшөө гэд яг албан ёсны тамирчингаар харьяалагдаж ороод тэр мөчөөс хойш ерөнхийдөө одоо бас энэ мөнгө санхүүгийн тэмцээн уралдаанд явхад мөнгө санхүүгийн зардал бас харьцангуй гайгүй болж эхэлсэн. Тэр хүртлийн тэр туулсан замыг бол одоо үнэхээр ингээд бодохоор би олгомод ингээд аав ээж юм ингээд надад ингээд хуруу унслаа ингээд 6 барин гаргасан тэр мөнгийг ингээд хоосон ингээд ирэх тийм нэг амар нүүр байдг байсан. Тэгэл анх 14 он Улаанбаатар хотод орж ирэл чулуун уноос сүнсний дөрвөлөө би явж бэлтгэл хийдэг байсан. Тэгээ эрэхтэй болохоор багшийн дэд хүртэл халахаа. Тэгээ багшийн дэдээс тавилонд суугаал тэгэл яг чулуун дээр ингээл бодог гэсэн үе ингээл бодоход бол одоогийн ингээд яг миний хичээд зүтгэсэн аав ээжмнаас ингээд надад итгээд ингээд бүх зүйлийг явуулсан. Бүх юм ингээд ард нь гараад ингээд Мишлийн төвшөнд очиж дэлхийн 5 удаагийн авраг болоод гавьяа тамирчин болоод Олимпийн нэгцэн цагаан цэнгэлийн манлайд ингээд хүрээд ингээд явж байгаадаа бол бас яг ингээд сая бодоход бол маш гоё сэтгэл дүүрэн баяртай. Окей. Тэр ингийн одоо иргэд бол бид нар ч юм бол зургатаар л таадаг. Одоо гарч явахдаа олигтой хөдөлгөхгүй байх ч юм уу те. Энэ нэг юм ингээд зохион гацхад яадаг гэдэг ч юм уу нэг янз янзэл үзэж байгаа хүн болго өөр өөрхөн нөгөө юмыг цаана юу болдгийг мэдэхгүйгээр шууд үгэндэг байхгүй. А тэгтэл энд бол маш их олон одоо асуудлууд бас явагддаг гэдгийг өнөөдөр олон түмэнд харуулахыг зорж байгаа. Олимпийн тамирчин болно гэдэг бол өөрөө зүгээр хүн болгон хүсснээр ингээд одоо би болъё гэж одоо дэлгүүрээс ундаа авъя гэж байгаа шиг тийм болох боломжгүй маш их төсвөр дэвчээр хөлс хүчийг өнөөдөр гаргасан биз дээ. 18 оноос гэдэг чинь одоо 6 жил одоо мөрөөдсөн биз дээ. Мөрөөдсөн зорилголтоо өнөөдөр хүрээд одоо алхах гэж штэ ойлоо тий. Тэгээд хүүхдүүдэд залуучууд тэгээд дүү нартай спортын сайхны нь юу юм те? Шантрах үе нь юунаас болдгийг? Тэглэгээ яг уу би 18 оноос эхлүүлээд хичээлтэй бүр ингээд амар олон даваануудыг туулсан. Бүр ингээд тэгэл байсгээл ингээл эркагшт ингээл уйлдаг ажилтай бүр энэ болохгүй байна, энэ болохгүй байна. Одоо л энийг давчих, одоо л ингэч, одоо л энийг л давчих юм бол цаатахыг ингээд гарчна. Одоо энийг ингээд жохон ч гэсэн ингээд гүрийчи те. Энэ болгоныг амар их ингээд гүрийгээд бүр миний одоо байгаа энэ амжилт маань амар их нөгөө давааг туулсаар байгаад одоо энд хүрсэн байхгүй юу? Би тэгж боддог. Яагаад гэвэл айгүй нодлон жилээс хойш надад амар их даваа бартаа саадууд айгүй их гарсан. Тэр болгоныг нь баг хамт болон багш нартайгаа яг ингээд зэрэгцээл суугаал ярилцаал одоо ингэж одоо энийг л даваад гарчих. За шантрын шүү дээ ингээл бүр ингээд шантармаар болмоор ингээд бүр уйлаад бүр ингээд болчи. Яагаад энийг хийгээд ам би зүгээр амьдралаар ингээд адилхан их сургууль төгссөн те их сургуулаа төгссөн ажилтай мэрэгчлээ зүгээр ингийн хүмүүс шиг ингээд амьдраад ингээд байж болно. Гэхдээ би өөрөө амар дуртай хгүй юу? Тэр бэлтгэлийн үед шантарсан юм уу? Бэлтгэлийн үед нэг амар Үгүй бэлтгэлийн үед бол шантарж байгаагүй. Бэлтгэл бол гоё баг хамт олноороо
ингээл бүгд өрлөөл гоё хийхэд бол бэлтгэл дээр бол нэг шантарч байгаагүй. Өөр тэгэл зүйл дээр бол тэгэл намайг бол зөндөө олон шантрааж исэн. Түрүү жилийн 19-д ранкаараа ингээд 6-аар ороод ирхэн баталгаад чинь. Бүр ранкгүй байж Тийм, ранк 0 байсан шүү дээ. Оо тийм үү. Тийм. Бүр 0 тамирсан баггүй ямар санаагүй. Өстө битүүмөр гэдгээр тэгж байгаа тэгээд ингээд ороод ингэн гуталчаа. Нурууны диск нь гинт цулхаад би болол. Тийм чи өөрөө шок. Нурууны хаглаанд орох болчлоо гэл. Таквондо ч юм болохгүй юм. Усын спортоор яв. Бүр тэгж хэлсэн юм уу? Тийм шүү дээ. Тэгээд үнэхээр дуртай болохоор тэгээд эн чи хар багаас ингээд дуртай болоо хийцэн. Даун. Тэгээд эн чинь 14 он баг бэлтгэл хийлэхгүй нэг юм бүр амжилгээ хэлгээ зүгээр байлгаж байгаа. Тэгээд ирэхээр чинь бэлтгэл энэ хүмүүс хийгээд байна. Хажууд нь хараад байгаад байна. Би чи ганцаараа өвлөхөөс өөр. Дотгошоо өвлөхөөс өөр. Тэр зүйл болсон юм биш үү? Тийм гээсэд. Яг яасан юм бол. Тэгэд ямар арга байна гээл. Тэр нөө эмнэлгийн багтайгаа ярилцж байгаа л. Зааглаа хийхгүй бэ? Яах вэ? Тэр нөө эмчилгээ хийж өвчин намдаач мандаа. Сөн тийм гэж байна. Олимпиада оролцоод өөрийнхөө бодсон сансан бүх зүйлийг баг бүрэлдэхүүнийхээ бүх одоо зааж зөвлөсөн зүйлийг тэнд одоо харуулна гаргаад ирнэ. Ирснийхэн дараа хоёлаа эргээд дахиад нэг уулзъя, яг ярилцъя тий. Тухайн үед яг одоо ямар хуу орчин байдгийн тий олимпийн тэр орчин уур амьсгал ямар байдгийг бид нар мэдэхгүй шүү дээ. Та нар бол яг тэр атмосферыг мэдрэх тийм азтай боломжийг өөрсөндөө бий болгосон тийм агуу хүмүүс ихгүй хөдөлмөрч хүмүүс тий. Тэр хөдөлмөрөө одоо тэнд очиж олон түмэнд ингэж өөрхөн чадвар чансааг харуулна. Тэгээд харуулад эх орныхоо төвөнд боллыг мандуулаад хүрээдэг. За 10 секунд хайрлт хийх ба. За сайн үйлчлүүлээ. Үнэхээр гоё орсон. Замбаалтан дээр чиг боллоо. За нэг тесрээд үзэх хэрэгтэй. Нэг тесрээд үзэх хэрэгтэй. За тийм ээ. 6-4 ярьцаа. Финал руу гараад Монгол улсын гавьяа тамирчин Гамбатын болон Эрдэнэ маань финал руу гараа явсан. Тэглгүй яах вэ? За Гамбатын болон Эрдэнэ маань ингээд аврагын алтан медаль дэглээ өрсөлдөв. Ирэхээ авлаа. За манай монголчууд өөрөөс онц болоогүй бол энэхүү алтан медалийн төлөвтөнд тоглолт маань удахгүй эхлэв. Тэгснээр хамгаалт илүү сайн болдог. За сүүлийн 10 секунд рүү орсон. Тэрний хувьд бол жоохон татхан өөрт нь алдаа болно. За ингээд үндсэн цаг дууснаар ингээд Олимпийн алтан медалийг Монгол улсын тамирчин алдар спорт хорооны тамирчин Улаанбаатарын Сүрэнжав маань ийхүү хүртлээ. За ингээд Монгол улсын хувьд түүхийн шинэ хуудсыг нэгээр нэмэн бичлээ. Түүхийн хуудсыг шинээр бичсэн анхны Олимпийн медалийг алтан медалийг авчирсан Улаанбаатарын Сүрэнжавда халуун алгадшаар баяр хүргье. Монгол хүн, Монгол эмэгтэй анх удаа Паралимпийн наадмын шагналын тавцанд зогсож байна. Зогсохдоо оргилдон зогсож байна. За гайхалтай алдар Джеки Чанаас Парисын Паралимпийн наадмын алтан медалийг ийхүү хүртэж ингэртэй гэж зуллаа. Шинэ хийж яаш. Одоо ч ингэж яг ингэж энэ хід үтсэн тэгэл ингэж л өмөлзөөл явчих. Би одоо энийг ингэж хийж яхад ингэж яг энэ саяны ингэж Сүрэнжав ингэж яг багаа тайлаад ондог хэсэг болгон дээр ингэж өдөр болгоо харж байгаа. Тийчэн тэгэл цаанаас ингэж нөлөөс гарч ирлээ. Яг энэ одоо би Чагичаныг бол одоо улаан фэн л дээ. Тэгсэн чи тэр хүнээс ингэж гоё бас медаль аавна гэдэг. Тэр яг мэдэрч ямар байсан бэ? Гоё. Арай над дээр гарахгүй ч юм болоо гэл нөгөө уртлын 58 кг дээр гарах юм болоо гэсэн чи яг над дээр гарч ирэл. Тий. Чагчан ч өөрөө параолимпийн тийм одоо сурталчлага илч төлөөлөгч юм байна лээ. Энэ удаа тэгээ томилогдсон. Тэгээд өөрөө яг ингэ таеквондогийн спортод маа тэр нэг олон талаар холбогдоод байгаа. 97 оны манай Хонконг цасан дэлхийн аврагч Чагчан таеквондог нээж исэн юм байл. Тэгээд сая ингэ таарсан чинь сүүлдээ бүр Монгол хүн авраг авахт ингэ гардуулчихсан. Завханд очиход тэр бид нотогоор очиад ингэ айгүй олон тийм хүмүүсийн сургууль байна. Хоёр сургууль, цэцэрлэгийн хөвт ингэ харахад яг ингэ гэрийг нь хажуунаас хүн тийм болцгооч хүмүүс ч юм. Ямар цогтой золбоотой ингээ тэр хүмүүсттэй өшөө нэг ахаад нэг тийм авраг бараг төрүүлж өгмөр юм. Тийм сэтгэл өгмөр тийм юм ингээл чавхаатай баг. Нүдэн гэлцаал. Бүгд баярлаа тий. Бас яг энэ одоо тамирчид ингээ төрөнд бол мандуулна одоо бид хэд ингээ нэг хэсэг бас их унтлаа шүү дээ улсаараа. Ер нэг хэсэндээ тий бахархах зүйлгүй болцсон тий. Тэгэл ерөөсөө нэг улсаараа л нэг юм хямралтай ажилгүй
залуучууд нь ийм болчлоо, тийм болчлоо гэдэг нэг ийм хямрал дунд байж хахад ийм нэг үндэсний баатар гарч ирнэ гэдэг нь улсаа бас сэрээдэг юм байна. Ерөнхийдөө ингээд энэ цаг үеийн нөхцөлийг ингээд харгалаар бид нэг ингээд бас бахархаад байгаа байхгүй ингээд бид нар чинь бас ийм үндэстэн штэ, ийм ард түмэн штэ. Ингээд яа энэ залуучуудыг дэмжих хэрэгтэй байсан. Тийм. Дэмжихэд л ингээд гараад ирнэ штэ гэдэг л зүйл энд харагдаад байгаа байхгүй тий. Тэгвэл бүр захын хүмүүс нь л ус төрж, хитрхи ус төрж, хөгсөн залдаг ус төр. Жог юм ярьж байгаа ус төр ш. Эний чи өөрөө ард түмний чи үс спортын давуу чанар юм. Соёл, урлаг, спорт энэний давуу чанар юу юм? Үндэсний хэмжээний бахархал төгөөл. Ард түмний стресс тайлах гэдэг шүү. Тийм үү? Монгол улсын Алтан соёлын төрийн талбай президентийн гэрт мандаж төрийн дуул маань игшилж байна. Би энэ жил 2 удаа төрийн дуул ашигласан. Европын аварга, Азийн аварга гэдэг. Тэгээд маш гоё байсан. Бүр яг ингээл төрийн дуул, манай төрийн дуул ингээ бүтнээрээ яваад. Тэр бол үнэхээр үгээр хэлшгүй амар гоё мэдрэмж. Дахин тэр мэдрэмж ингээд аваал явуулсан. Яста гоё. Монгол улсын ерөнхий хүчний захирал 2024 оны 9-р сарын 12-ны өдөр дугаар 142 Төрийн модон Улаанбаатар хот хөтөлбөрийн баатар цолоо Улан баярын сүржөө Бара тэквондогийн үндэсний шгшээгийн тагч Парис 2024 Олимпиадын алтан медаль зэрэг болсон Монгол улсын ерөнхий хүч Улаанбаатарын хөлсөв баяр хүргэе. Ихорныхаа нэр хүндээг дэлхийн тавцан мондоос авахтаа одоо баяр хүргэж олонний хүнд амжилттай баярлалаа. Аюул түлхэр мөн сухатрын төрийн баатар одоо шагнаж байна. Хөтлөгчөө шагналал авч явахдаа ганц удаа мигтээ орсон хөтөлбөрийн баатар шүү дээ. Энэ бүр амар юм биш бас. Тийм дээ. Одоо таны нэрний юм Монгол улсын хөтөлбөрийн баатар гэдэг ийм айхтар том цол байнга дагалдаж явах нь шүү. Тэгэхээр танд яг юу бодогдож байна? Илүү их хариуцлага, илүү их даруухан зан, илүү их хөдөлмөрлөл хэрэгтэй юм болоо да. Одоо энд хүрэхэд дардан байгаагүй ч энэ бүхний хажууд дэргэдмэн байсан багш тасгалжуулагч Эрдэнэбаатар багш, Батнасан багш, баг хамт олон Монголын тэквондогийн холбооны ерөнхийлөгч ах нартаа, найз нартаа, дүү нартаа дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 5 алтан медаль авсан. Тэгээд 5 алтаа би дараалан яг жил өнжихгүй авсан. Тэрнгээрээ аюу онцлогтой байлаа. Тэгээд Парис 2024 Паралимпийн наадмын мөнгөн медаль гэдэг ингээд төр зосон одоо цагаан Сүхбаатарын олонгор шагнаж урамсууллаа. Баяртай байна. Тэгээд надад тусал тэмцсэн маш олон хүмүүс тэр бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр. Батлан хамгаалсан яамны алдар спорт хорооноос хөдөлмөрийн баатраас ингээд төрж जैन сайхан байна. Монголын тэквондо холбооны удирдлагууд, Монголын тэквондо холбооны ерөнхийлөгч, оны ерөнхийлөгчтэй маш их баярлалаа. Bizim Монголын тэквондо мандан мадраг тэгээд төрүүлжсэн аав ээжээрдээ маш их баярлалаа. Хайртай шүү. Монгол улсад тэквондогийн спорт хөгжөөд 33 жил болсон байна. Тэгээ энэ хугацаанд маш олон мянган хүүхдүүд тэквондогийн спортод дуртай болж тэгээ олимпийн хэмжээнээс Монгол хүн бас олимпийн аварга алтан мөнгөн медаль хосоор авдаг юм завшаан бас тохиолоо. Тэгээд бидний хувьд бас хар багаасаас 8 настайгаас хойш тэквондогийн спортоор хамтдаа хичээлээд явж исэн ийм багш нар байна. Тэгээд энэ хүртэл бас үргэлж дэмжиж исэн эцэг их ар гэрийнхэндээ бас маш их талархал хүсэх ёстой байхаа. Тэр хүмүүс нь хамгийн ард байдаг, хамгийн гол бааtruуд нь. Тэгээ биднийг бас үргэлж дэмжиж идэг спорт яам, гинтэн спортын улсын хороо батлан хамгаалах яам. Тэгээ Монголын тэквондогийн холбооны бас ерөнхийлөгч маань маш их дэмжлэг үзүүлдэг биднийг. Энэ хүртэл биднийг бүхий л тэмцээн уралдаанд тасрахгүйгээр зөв системтэйгээр явуулахад бас хамгийн гол үүрэг оройлд өөрөө бас тамирчин байсан оны ерөнхийлөгч маань. Тэгээд холбооны удирдлагатаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд цаашдаа бид
2028 оны Лос Анжелесын Олимпиадаа илүү олон тамирчинтай, илүү өргөн бүрэлдэхүүнтэй, илүү өндөр амжилт гаргахын тулд бид бүхэн хичээж ажиллах болно. Ингээд та бүхэндээ маш их баярлалаа гэж